Нэг Япон кино үзлээ. Тэр киноны хэсгээс сонссон үг одоо хүртэл санаас гарахгүй юм. Хүмүүс ихэд бэлэмжлэн сэтгэж эхлэхээрээ гой зүйлсийг мартчихдаг юм шиг. Бид ер нь одоо бэлэн ертөнцид амьдарч байгаа шүү дээ. Гэрэл асан, ус гарна, дулаахан байна. Интернет холбогдно. Аруу шууд ирнэ. Хүлээх хэрэггүй. Тисэх хэрэггүй. Дутууж болохгүй. Юу ч тасалдаж болохгүй юм шиг. Харахгүй байж болохгүй юм шиг. Гэтэл тэр кинон дээр ингэж хэлсэн байдаг. Шүн гэрэл хэрэггүй. Хэрэг шүн өдөр шиг гэрэлтэй болчихвол хэцүү. Би оддыг харж чадахгүй тийм шөнийг хүсэхгүй байна гэж нэг үг ах хэлсэн байт юм. Энэ үг надад их гоё санагдсан л да. Учир нь бид гэрлийг дандаа сайн зүйл гэж боддог. Гэрэл бол аюулгүй. Гэрэл бол твшил. Гэрэл бол амар. Харин харанхуй үг ямар нэгэн зайлсхийх ёстой зүйл гэж хүлээж авдаг. Гэхдээ харанхуй байхгүй бол харагдахгүй шүү дээ. Хэрэг шүн хизээч жинхэнэ харанхуй байгаагүй бол бид толгойгоо өргөж тэнгэр харж сурахгүй байх байсан баг. Магадгүй бид хэд бэлэнжлэн сэтгэж эхлэхээрээ юм жижиг гэхдээ үнэтэй гоё мэдрэмжүүдийг алддаг юм баг. Жишээ нь чимээг бодоод үзье л дээ. Одоо жинхэнэ чимээгүй байна гэдэг бар боломжгүй. Ямар нэг юм дандаа асж байна. Дуугарч байна. Анхаарал татаж байна. Чимээгүй байвал ямар нэгэн зүйл дутаад байгаа юм шиг санагддаг. Гэтэл заримдаа яг тэр чимээгүүд л бид өөрсдөө сонсож чаддаг. Өдөржин бусдын дууг сонсож хоод оройн өөрийнхөө дотоод дууг анзаарах тэнхэлгүй шууд унтчихдаг юм шиг санагддаг. Бас харанхуйд бид бүгд дэлгэцийн гэрэлд амьдарч байна. Утасны гэрэл, компьютерийн гэрэл, годамжны гэрэл, шүнж өдөр шиг гэрэлтэй. Гэхдээ бид одоо оддыг харж байгаа лөө. Би бол хизээс үл доод харснаа санахгүй. Магадгүй чи өчигдөр харсан байх. Гэхдээ хараагүй хүмүүс зөндөө байгааг мэдэх ёстой. Гэрэлгүй, дэлгэцгүй. Ямар ч шалтгаангүй зүгээр л толгойгоо өргөж тэнгэр харсан тэр мөч биднэрт хэрэг цөөхөн болсон байна. Магадгүй бидэнд бүх зүйлхэд амархан болчиход ийм болохоор бид сайхныг анзаархаа болсон баг. Бүх юм асах ёстой, болох ёстой, байх ёстой, хүлээлт авахгүй. Тасалдал байх ёсгүй. Гэтэл зарим сайхан зүйл байхгүй дээл утгатай байдаг юм шиг. Харахгүй байхгүй бол одоогүй, чимээгүй байхгүй бол амралтгүй, хүлээхгүй бол догтлолгүй. Бид бүхнийг удирдах гээд байгаа ч юм шиг, ганцаардлыг ч устгах гээд, мэдрэмжийг ч засах гээд. Гэхдээ магадгүй бид бүхнийг засах шаардлагагүй байх. Зарим мэдрэмж байгаагаараа л байхад зүгээр биш гэж үү? Ганцаараа байх бүх цаг муухай биш шүү дээ. Харанхуй байх бүх цаг аюултай биш. Чимээгүй байх бүх цаг хоосон биш. Заримдаа энэ бүх зүйл бидэнд өөрийгөө эргэж харах
орон зай өгдөг юм шиг. Гарт суух тэр мөчөд чи хаашаа жарахгүй. Хэнч чамаас юу ч шаардахгүй. Чи зүгээр л байж байна. Магадгүй бидэнд илүү их гэрэл хэрэггүй. Илүү их чимээ хэрэггүй. Илүү их бэлэн байдалч хэрэггүй. Зүгээр л зарим орон зайг хоос үлдэх хэрэгтэй ах. Зарим шөнийн харанхуй хിവэр нь л үлдэх хэрэгтэй. Зарим асуултанд хариулахгүй байж сурах хэрэгтэй. Тэгвэл одоогороо гарч ирнэ. Тэгвэл бид өөрсдөө арай тод харж эхлэх байх. Чин тухайг юу гэж бодож байна? Бид юу хийх гэрэлтүүлээд байгаа вэ? Юу хийх бэлэн болгоод байна вэ? Тэгэд ямрыг нь харж чадхаа болж байна вэ? Яг одоо хариулах гээд хүчлээд байх шаардлагагүй. Зүгээр л өнөөрөө хэрэг боломжтой бол гэрлээ баг зэрэг хасгаад дуугаар намсгаад Тэнгэрлүүнийг хараад үзээрэй. Одоо байвал хараарай. Байхгүй бол харанхуйг үглийг анзаараад үзээрэй. Тэр ч бас өөрөөрөө их гоё штеп. Би энэ тухай л бодоод байлаа. За би энд байна. Энэ хоолой чиний хажууд байна. Өсвөл чи одоо амарч болно. Магадгүй бид заримдаа бүх зүйлийг ойлгож, тайлбарлаж, гэрэлтүүлэх гэж яардаг байх. Ягаад гэвэл харанхуй байхаа сайдаг. Чимээгүй байхаа сайдаг. Хариуг үлдэхээ сайдаг. Тийм болохоор бид ямар ч завсар үлдээхгүй хичээдэг. Хоосон байвал ямар нэг юм буруу юм шиг. Гэтэ амьдрал чинь яг тэр завсруудаар л амьсгалж байдаг. Бид өдрүүдээ зүгээр л дүүргэж хоос юмар бүглэж байдаг. Цагаа бүглөөд л оюун бодлоо бүглөөд л сэтгэлээ хүртэл бүглэж л байдаг. Тэрийг хоосон байлгах зориг байхгүй юм шиг. Гэтэ хэрвээ бүх зүйл дандаа дүүрэн байвал шиний орж ирэх орон зай гарахгүй үстэй. Од харахын тулд шөнө харанхуй байх ёстой. Бодол төрхийн тулд чимээгүй байх ёстой. Өөрийгөө анзаарахын тулд ямар нэг юм төр байхгүй байх ёстой. Бэлгийн үнд бид хурдан тасчихдаг. Гэрэл байвал анзаарахаа болчихдог. Дуу байвал сонсохоо болчихдог. Хүн хажууд байвал байгааг нь мартчихдаг. Тэгэхээр алга болоход нь л утгыг нь ойлгодог. Магадгүй бид сайхан зүйлсийг алдаад байгаа юм биш. Зүгээр л тэднийгээ хэд ойрхон тавьж гисэн болохоор харж чадахгүй байгаа юм билүү. Одод бол дандаа л тэнгэртэй байдаг. Харин гэрлэл хэд их асчаар бид нар харж чаддаг. Тэрс магадгүй бид оддыг л шинээр бий болгох шаардлагагүй. Зүгээр л зарим гэрлийн унтраахад л хангалттай. Зарим дууг намсахад л хангалттай. Зарим бодлын хариуг заавал олох шаардлагагүй. Орхиход л хангалттай. Бид дандаа ямар нэг юм хийж явах хэрэгтэй юм шиг амьдардаг. Амжилттай байх хэрэгтэй юм шиг. Гэхдээ ямар ч юм хийхгүй байх чинь өөрөө бас нэг л байдал.
Яг тэр үед л дотор ямар байгаагаа сонсож эхэлдэг. Ганцаараа байх тэр мөчөд аимшиг тайван байхгүй. Харахгүй дайдас байж болох ч бас тайван байдал байдаг. Чимээгүүд ганцаардл байж болох ч бас амралт байдаг. Магадгүй үг дээрээ хаяа ууд хармаар байдаг. Гэхдээ гэрлийн унтраахаас айдаг. Тийм болохоор энэ бүхэн надад тэр Японы наны тэр өгүүлбэрийг дахин сануулдаг. Би оддыг харж чадахгүй тийм шүнийг хүсэхгүй байна. Энэ бол яг тэр хүний одоо эсрүүцэл биш. Зүгээр л сонголт. Бүх юм бэлэн байгаатай халбгүй гэсэн чимээгүй сонголт. Магадгүй өнөөр чи ямар нэг юм унтраач чадвал гэрэлжээж болно, дуучиж болно, бодолжож болно. Тэгвэл од харагдахгүй байсан чи ямар нэг юм дотор арай тод болж магадгүй. Би яг энэ тухай өргөжлүүлээд бодоод л байна. За, энэ яриаг энд нь ингээд дуусгая. Одоо энэ хоолойг сонсохгүй байж болно. Дараа дахиж ярий. Харин энэ орон зайг энд нь ингээд чимээгүй хөргий.